Дарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй мөн Бизнес радио 98.9-ийн сонсогчдоо ингээд синэгтлүйз Бизнес радио 98.9 стартап Монголын хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн маань 26 дахь дугаар та бүхэнд бэлэн болоод хүрж байна. Эдрод маань дахиад байхгүй нэдрээ дараагийн дугаар дээр энэчээ сууж явах хэрэгтэй шүү. Өнөөдөр наадтай маш их сонин зочин ирсэн байна. Би ч бас өөрөө яг үнэхээр сайн танихгүй. Гэхдээ хоёулаа сая ингээ уулзаа сууж байгаад манай уянга продюсерийн мундаг болцсон юм чи сууж байна. Инх чулуу. Төвсөл нэвтрүүлэлт төрсөн баяртай байна. Хөлцөж маш их байлаа. Айгүй сонирхолтой. Хийсэн зүйлүүдийн тухай одоо үнэхээр ярьж эхлэмээр айгүй олон юм ярих юм байна хоёлаа. За тэгээд зочдоо бид нөр эхлээд танилцуулахдаа ингэж танилцуул. Инх чулуун гэвэл Twitter дээр та бүхэн инх чулуун гэж шууд бичих юм бол гараад ирэх юм байна. Тэгээд Twitter-ийн bio уншдаг. За Twitter-ийн bio дээр юу гэж байна? Currently гэж байна. Software engineer at NHN Naver.com гэж байна. Өмнө нь буюу formerly City Union KR гэж байна. Тэгээд Холон Systems гэж байна. Ina University Солонгосын. Тийм, Солонгосын технологийн манаас. За орчуулад ярил. Програм хангамжийн инженер. Тийм үү? Ina гэдэг Солонгосын их сургуулиас төгссөн. City Union-аас эхлэх байлаа. Окей. За яг Солонгост би бол ерөнхийдөө нийтдээ байсан хугацаа маань нэг 11 орчим жил байсан. Тэгээд City Union-д ороход бол сургуулаа төгсчөөд venture компанид ерөнхийдөө би ажилд орсон. Venture компани. City Union гэдэг компани маань болохоор ерөнхийдөө зайны сургалт одоо монголчууд зайны гэж яриад байгаа e-learning одоо цахим сургалтын software solution vendor компани байсан. Солонгосын засгийн газраас одоо бүтээгдэхүүн нийлүүлдэг, хувийн компаниуч нийлүүлдэг. Ерөнхийдөө болохоор бага дунд их сургуулиуд зориулсан зайны сургалтын систем хийдэг тийм компани байсан. Хийдэг. Тэгээ бас бусад компани хийсэн системийг зарж өгдөг. Зөв. Борлуулалт биш ерөөсөө цэвэр development хийдэг компани хийдэг байсан. Тий. Энэ одоо хэдэн он ярьж байна хоёлаа. Энэ чинь 2007 онд би ерөнхийдөө ажилд ороод 2010 он хүртэл 3 жил ажилласан л та. Сургуулаа би ерөнхийдөө нэг бас нэг сургуультай хажуугаар нь явж байхдаа бас орсон. Тэгээ 8 он төгссөн. Тэгтээ 7 онд бол ажилд орж ирсэн. City Union. Солонгос руу хизээ яаж явах болов? Тэр түүх ярих юм бол 1999 онд 10 жил төгсчөөд дараа нь би юунд орсон л тоо. Face гэж тухайд байсан. Мөст орж байгаад электроник инженериас орж байгаад тэгээд Солонгосын Калын тэтгэлэгт тийм хөтөлбөр байдгийн. За. Тэр хөтөлбөр нь болохоор жилдээ нэг 8 оюутан Монголоос одоо сонгож шалгаруулж яваад тэгээ бүх тэтгэлгийг нь одоо хариуцдаг. Тэр юугаар яваад ерөөхдөө шалгалтанд ороод тэнцээ. Тэгээд 6 сар хэлний шалгалт нь одоо ч авч байгаа л да, математик авч байгаа, англи авч байгаа. Жил болгон 6 сард оюутан шалгаруулалтаа хийдэг. Одоо би чинь 4-р шалгаруулалтанд орж исэн. Одоо 18 дугаар шалгаруулалт нь явагдаад одоо хүүхдүүд нь хэллэгээ курс энэ явж байгаа. За. Тэгэхээр энэ боломж маань одоо ч гэсэн хүмүүст байдаг юм байна шүү дээ, тийм үү? Тийм, энэ боломж айгүй дажгүй боломж гэж хэлмээр. Одоо яг тэрүүгээр явсан нийтээ 100 гаруй оюутан залуучууд байгаа. 50 гаруй нь болохоор буцаад Монголдо ирчихсэн. Ажил хөдөлмөр эхлээд байж байгаа. За тэгэхээр энэ тэтгэлгийг аваа явсан байна. Ер нь гайгүй юу? Монгол авахд хэцүү юу эсвэл нэг ороо шууд авцсан уу? Гэхдээ яг би математикийн чиглэлээр олимпиадаар их явдаг байсан хөтөлтэй. Нэгдүгээр сургуулийн одоо тооны ангиуд. Тэгээ математик нь бол яг маш амархан байсан. Англи хэлээ өөрөө би та жоох үдчихэж байгаа л ихэд орж ирсэн л та. Тэр үед ч бас англи хэл бас тийм штэ. Тийм. Олон хүн ярьдаг тийм. Ер нь олон сайн мэддгүү тэгэл бараг л нэг хувийн багш гууж байгаа л тийм. Ээж аваахад таньдаг багштаар очиод тэгэл нэг хэдэн сар бэлдээл англи шалтгаалдаг. Хэдэн сар бэлдэхдээ одоо өдөрт хэдэн цаг бэлдэжсэн бэ? Хинжээ нүтрийг. За тухайн үед нэлээл итгэх чармаалт гаргаж ирсэн хагас. Яг хэдэн цаг бол санахгүй. За тэгээд тэтгэлэг авлаа. Солонгос руу сурлаа. Програм хангамжаар сурна гэж хүсэж байсан уу? Эсвэл ямар байх хэвээр вэ? Entrepreneur гэдэг хүн хинбэ гэдэг асуулт олон гардаг. Тэгэхээр миний бодлоор өндөр рискийг зориулж их эрсдэлтэй бизнесийг гараанаас нь анханаас нь эхэлж явуулдаг ийм бизнесийн хүмүүсийг entrepreneur хүмүүс гэж боддог. Энэ хүмүүс нь байхгүй байсан бүтээгдэхүүнийг гаргаж ирж өсөлтгүй байсан бизнесийг өндөр өсөлттэй болгосон нойлоос нь явж чаддаг ийм зөрөгтэй хүмүүс байдгаа гэж бодлоо. Би угаас анхнаасаа л инженер болъё гэж бодож ирсэн л та. Тэгээ яагаад тэгэхээр манай аав ээж маань бүгдээрээ
одоо хуучнаар пол гэж ярьдаг. Одоогор шүтээс шүү дээ тий. Тэнд бүгдээр багш нар холбооны чиглэлийн багш нар байсан. Тэгээ бас аав ээжийнхээ мэрэгчлэр явъя гэж бодоод ерөнхийдөө Монголд ямар нэг юм бүтээ одоо ямар нэгэн байгууллага тий зохицуулъя гэх юм бол заавал инженер болох хэрэгтэй юм байна. Ягаад тэгэхээр тухайн үед чинь хамгийн од мэрэгжил маань маркетинг тий хуулийн гэх мэт мэрэгжлүүд байсан шүү дээ. Тэгээ би тухайн чинь нөгөө бас дөнгөж 10 жил төгссөн хүүхэд бодохдоо энэ маркетинг хийдэг хүмүүс ер нь юу бүтээдэг юм бэ тий үйлдвэр одоо байгуулдаг юм хийдгүү гараараа юм хийдгүү. Яагаад ийм мэрэгжил сонгоод байгаа би заавал ер нь инженер болох хэрэгтэй мэн гэж бодож ирсэн л. Их сонирхолтой байна л да. Ихэвчлэн ээж аав нь энэ бол гэвэл хүүхдүүд заавал эсрэгээр нь явдаг. Гэтэл танай ээж аав болохоор маш их ухаантайгаар тийм ээ инженер нь чи хэрэгтэй шүү гэдгийг ухааруулаа. Яг ийм ингээ өөрөөр нь ингээ асуулгаад ойлгуулж яах гэдэг чинь яхааргүй инженеринг гэдэг мэрэгжлийн өндөр ямар ч эдийн засгийн үед хэрэгтэй байдаг юм бүтээдэг. За инженерээр сурахаар болоо. Тэгээд Солонгост мэрэгжлээ сонгох болсон. Тэгээд яг хуу тухайн үед би электроник мэрэгчлээ хийж байгаад яг софтвер гэдэг юм чинь 99 98 2000 бүүм болж ирсэн шүү дээ. Тухайн үед элбэгд орж одоо ерөнхий сайд байсан элбэгд орж байгаа. Одоо ерөнхийлөгч Монголын ирээдүй бол ер нь одоо тий IT юм байна гэх бас тиймэрхүү нэлээд явж ирсэн. Тэгээд яг хөө мэрэгжлээ сольсон л доо. Софтвер болгосон. За. Тэгээд софтверээр сургуультаа суралцаад дундуур нь бас нэг 3 дахь курс хүртэл ямарчсан суралцж байгаад буцаад эрүүл мэндийн шалтгаанаас болоод Монголд ирсэн л дээ. Тэгээд Монголд ирчээ TOEFL тэр английнхаа шалтгаан бэлдээ явж байхад найзууд маань дайралтаад тухайн үед яг IT парк байгуулагдсан байсан. Тэрнээс өмнө юу юм бэ? Оллоод би нэг хэсэг 1 сар орчим админ хийжсэн юм. Оллоод уу? Тий, Оллоо тухайн байсан юм оллоо. Би ч бүр Оллоо чинь 94 оны 6 сард анх байгуулагдсан л та. Тэгээ би чинь баг 9 сард нэг ажилд ороод 1 сар 2 сар орчим ажиллаж ирсэн. Тэгээ тухайн үед чинь нөгөө нэг одоо энэ ялалтын урдуур гудамжаар оллоо гэл юм пайзууд рекламууд тавиал те. Яг тэр юм чинь яг хийж явах үед нь ажилд анх орж ирсэн л та. Ажилд орсон байна шүү дээ. Тий. Тэгээ яг Linux ялангуяа Linux тал дээр би нэлээд сонирхолтой байдаг гэсэн тэгээ систем эдмэн хийж явж байгаад дараа нь найзуудтайгаа дайралтаад нөхдүүд IT парк дээр ингээд юм хуучин тэр чинь нөгөө нэг шинжлэх ухаан мэдээллийн төв байлаа. IT парк болж байгаа юм байна. Компаниуд байгууллагад орж байгаа юм байна. Цугтаа юм хийе. Тэгээ санаа нэгдээд анх орж исэн. Анх одоо Хулан Systems гэж компанид анх орж исэн л та. Хулан Systems гэж компанид орсон юм уу? Үүсэн байгуулсан гэсэн. За. Тэгээ founder. Хідүүлээ нэ энийг хідүүлээ орж яв. Тэгж яхад одоо намайг орж яхад би хамгийн сүүлийн мембер нь болж ирсэн. Сургууль байсан юм. За. Тий. За 6 залуучууд цугларч ижил насныхан байсан уу? Ер нь ойролцоо шүү. Тэр үе чинь IT парк руу ороход чинь офис гаргаж өгнө. Тий, оффистай тог цахилгаан гэх мэтийн зарлуудыг гаргаад өгч. Компьютер яасан өөртөө. Компьютер энэ бол өөртөө л авч байгаа л та. Тэгээд Хулан Systems байсан. Хулан Systems маань юу гэдэг ямар компани? On Air цэг юм байна гэсэн. Яг хуу анхныхны ажлууд нь болохоор телевизэдийн сайтууд хийжсэн. Надтай хамтраад хийжсэн өөрөө мэдэх гэж магадгүй Эрхэнбаатар гэж залуу байгаа л та. Innovation бас нэлээд хэдэн жил ажиллаж байгаа. Онорыг цуг байгуулсан залуу байгаа. Тэгээ Эрхмэд миний ойрын найз байсан. Тэгээ бид хоёр чи манай компанид ороод ирээч. Хийх ажил зөндөө байна тийм ээ. Тэгээд орж ирээд тухайн телевизэдийн сайтууд хийдэг байсан. Тэгээ яг намайг орж ирээд ганц хоёр телевиз хийсэн байсан л та. Тэгээд ерөнхийдөө одоо байгаа нөгөө вебсайт хийдэг компани, аппликейшн хийдэг компани маш олон байна шүү дээ. Тухайн төрөл бүрийн ажлын захиалгууд орж ирдэг байсан л та. Яагаад тэгэхээр хүмүүс орж ирэл IT паркаар орж ирэл ийм одоо аялал жуулчлалын төрийн вебсайт хийгээд өгөөч, тийм юм хийгээд өгөөч гэл те. Асрах ажилтай байдаг гэсэн. Тэр бүгдийг хийж явж байгаа л MCS тухайн үед MCS Electronics гэсэн одоо удирдах халдны ажил хийжсэн бэлгүүн захирал Untel-ийг ерөнхийд нь босголцсон хүн байгаа. Одоо анангуу захирал хийж байгаа. Биелийн ах хурж ирээд бид нар дээр сал тавьсан л та. Гадаадад байдаг монголчуудад Монголын наадмыг дамжуулъя. Тэгээ Монгол телевизүүдийг дамжуулдаг сервис гаргах юм бол одоо маш ирээдүйтэй харагдаж байна тий. Та нар телевизүүдийн вебсайт хийдэг байсан юм биш үү тий. Хамтран ажиллах юм болцсон. Тэгж яриад ерөөсөө бараг 2 сарын дотор серверээрээ зоогоол кодо бичээд анх PayPal-тай холболтыг хийгээл төлбөрийг кредит картын холболтыг хийгээл тэгэл яг наадамж одоо 7 сарын 10-нд уулна эхэлтий төрийн дуулал эхэлтий шүү дээ. Тэгээ 2 өдөр шинжэнгөө нойргоо онцсон. Яг 7 сарын 10 гэж яхад яг кодо бичиж сууж ирсэн л та. Билээ MCS уцтаал нөгөөх чинь юу болж байна одоо наадам эхэлж чинь юу болж байна. Тэгэл тэргээ дуусгаал анх open хийж ирсэн л та. On Air email гэдэг
үйлчлэгийг гадаад байсан монголчууд ерөөхдөө мэдэх баг. Тэгээд нэг хэсэг тэр үйлчлэгээ маань явж байгаа. Тэгээд яг зогсон л доо. Шалтгаан бол нэлээд шалтгаан байгаа. 7-8 оны үед ялангуяа Google-с YouTube гарч ирсэн. YouTube гарч ирсэнтэй холбоотой стриминг бизнес бас нэлээд унсан байгаа. Тэгээд бас залуу байсан. Залуучууд бас алдаа гаргасан юм байгаа л да. Ямар алдаа? Хамгийн том залуучуудын гаргасан алдаа. Ер нь бол хамгийн том алдаа нь санхүү барих чинь юм хамгийн том проблем. Ерөнхийдөө стартапын хамгийн том проблем чи cash flow-ийг. Cash-аар мөнгө орж ирээд идэг гэсэн. Тэгээ тухайд би бол тэр санхүү магыг огт мэдэхгүй шүү дээ. Ямар ч ажил хийгээл идэг гэсэн мөнгө орж ирэл байгаа юм шиг. Нэг мэдсэн чил мөнгөгүй болцсон. Тэгэл маргалдаа үүсэл ерөнхийдөө тиймэрхүү байдлаас гол шалтгаан бол тэрнээс болсон болов уу гэж бодож байна л да. Энэ хүмүүс одоо ингээд нэг Солонгост ингээд сурж байгаа 3 дахь курсээр азар Монголдо ирсэн нэг хүнийг ингээд аваад бизнестэй татаж оруулж яана л та. Тэгээ оруулахдаа ер нь юу амлах вэ? Яаж энэ бизнес татаад оруулах вэ? Яагаад энэ хүмүүсийг нэгдэж эднэстэй бизнес хийх шалтгаан гарч байна? За яг тухайд бас юм хийх айгуус хүсэл мөрөдөлтэй байсан л та. Ямар нэг юм хийх юмсан. Ялангуяа софтвер дээр тухайд би чинь програм бас хуурай нэлээд судлаад үзсэн. Би Linux тухайд Java бас нэлээд дөнгөж гарчиж ирсэн технологи. Тэгээд хамтраад ингээд юм хийя те. Софтвер хий, продакт гаргая гэд ярих над маш сонирхол төрж ирсэн л доо. Тэгээд нэг их юм олон бодлого бол орж ирсэн анх орж байгаа. Хувь авч ирсэн үү? Хувь бол бид нар тэнцүүг нь авч ирсэн л доо. Тэгэхээр хувь авч ирсэн байна компани тийм үү? Цалин авч ирсэн үү? Цалин бол авах яг бүгдээрээ цалинжаал явж ирсэн. Бүгдээрээ цалинжаа явж ирсэн. Тий. Ерөнхийдөө тухайд анх байгуулагч хад ажилтан маань зургуулаа суучаад зургуулаа код авчил нэг маркетингийн менежер чинь нэг захирал байж чинь тий. За 3 девелопер байсан. 3 девелоперын код авчил суудаг гэсэн тийм л байсан л да. Хувь авсан одоо тэр хувьдаас өнөөдөр нэмэр болоод мөнгөжөөд одоо мөнгөн хэлбэртэй болоод явж байгаа хувь байна уу? Тэр дээр хулган системээс ч юм уу. За ерөнхийдөө байхгүй хаа. Тийм байхгүй. Энийг яагаад асууж яах гэхээр энэ байдаг л да. Яг өнөөдөр ч гэсэн гарааны бизнес эхэлж байгаа залуучууд толгойн их ингээд тэр хувин дээр дэндүүх баригдчаад байдаг. Гэтэл тэр хувины өнөөдөр мөнгөн үнэлгээ ч юм уу гэдэг зүйл олон жилийн дараа азтай бол тийм ээ худалдагдсан үед ч юм уу мөнгө олж хувирдаг шүү дээ тийм үү. Тэр талаар юу гэж бодож байна? За яг мэдээж раунд 1 раунд 2 IPO гэх мэт цааш та томрох юм бол IPO-оор орох юм ба за яг тийм ээ. Бизнесмен миний бодлоор хамгийн гол нь залуу хүмүүст бизнес хийж яхад тэр туршлага гэдэг нь хамгийн чухал байдаг болов гэж бодож байгаа байхгүй. Тэгээд фейл хийж үзэх хэд хэдэн бизнесийг босгож үзэх хамгийн гол нь ядаж нэг 10 бизнес оролдож үзсэн байлаа гэхэд нэг нь босгоцсон байхад л тухайн өөрийнхөө амьдралыг шийдэж штэ. Тэгэхээр тийм нэг success гаргахын тулд тухайн асар олон юм хийж үзэх хэрэгтэй болов гэж бодож байна. Одоо хэдийг үзээд алдсан байна. За яг одоогоор хэлэх юм бол би яг 2 дахь дээр л явж байна л та. Тэгэхээр дахиад 8-ыг алдах хэрэгтэй. Тэгээ дахиад бол болцоо одоо янз бүрийн юмнууд байгаа л гэж бодож байна. Зүг. Алдахад байлаа. Тэрнээс бол айхгүй байна. Айхгүй байна. За хоёлаа үргэлж одоо жоохон цагийг хөргөжлүүлээ. Хулган системээс гараад буцаа Солонгос явсан уу? Entrepreneur гэдэг үгийг бол хүн болгон өөрөөр ойлгодог бах. Гэхдээ миний хувьд болохоор зэрэг хүн болгон бизнес санаа байдаг. Тэр санааны төлөө тууштай явж байгаа. Тэрийг амжилттай хэрэгжүүлж байгаа үнийг entrepreneur гэж хэлэх нь зөв болов гэж бодож байна. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Тэгээ буцаад Солонгост очиод тэгээд сургуулаа дуусгасан. Сургуулаа дуусгахын хажуугаар City Union гэж компанид ороод за софтвер Солонгост одоо софтвер яаж хийдгийг багаар ажиллах ямар одоо чадруу шаарддгийг яаж ажилтгийг яаж продуктыг тест хийдгийг чанарыг нь яаж баталгаажуулдгийг гэх мэт юмнууд бол бас суралцсан л та. Тэгээ манай захирал бас угаасаа нэг 10-аад хүнтэй компани байсан. Би ч н орж явахт нэг 7-8 дахь ажилтан болж илүү та. Тэгээд ерөөхдөө бас ажилтаа нэлээд 7 хоног болгоо ингээд лекц хийдэг. Венчур компани яг яаж явах хэвтэй юм те. Тэрэн дээр хамгийн гол юм нь тайминг гэж хамгийн чухал юм байдаг. Тэгээд солонгосуудын нэг өвөрмөцний дорын соёл гэж байдаг шүү дээ. За. Самгүгжи гэд 3 улсын түүхийг ерөөхдөө солонгосууд айгүй их ярьдаг байхгүй юу. Тэр нь болохоор хятадын нөгөө Чин улсын үеийн Чин дайнастигийн үеийн 3 улс л та. Тэгээд тэр ном нь угаасаа алдартай ном. Тэгээд тэрэн дээр гардаг яг нөгөө Red Cliff
гэдэг кино байгаа шүү дээ. Кино нүртэл байдаг шүү дээ, тий. Тэгээд тэрэндээ нэг стратегч байна, нэг одоо баатар байна, тий. Ингээл асар олон нэг дөрүүд гардаг. Тэр хүмүүс яг яаж ялт байгуулсан, тий. Яг ямар нөхцөл бүрдээд тэр гурван улсыг нэгтгэсэн ч юм уу, тий. Тим юмыг айгуу тийм одоо их юмдээ жишээ болгож бизнестэйгээ холбож тэгж лекц орж исэн л та бид нар. Тэр нь надад айгүй их үлдсэн. Тэр компанид ажиллаж байхад ерөөхдөө үлдсэн юм яг программын скил тэгээ тиймэрхүү юм сайжруулснаас гадна то бизнес яг яаж явуулах хэвээр тэр талаар ярьж исэн. Ялангуяа манлайлал удирдах нэг айгүй өвөрмөц философи байсан шүү дээ, тийм үү? Тий. Айгүй өвөрмөц философи юм байсан л та. Өөрөө болохоор Busand баг одоо Монголоор их юм бол баг Лаз шилж явж байгаад тэгээ Сөүлд очоод магистрт одоо information technology-ээр магистр суралцаад лайн үүсгээд хүмүүстэй танилцаад тэгээд одоо компани байгуулад тэгээд Солонгосын бас нэлээд томоохон e-learning компани байгуулсан тийм хүн байгаад. CTU-нд салентай ажиллаж байсан. Тий. Сургуульд явахын хажуугаар энэ тэтгэлэгчийн хэвээрээ байсан. Тэтгэлэг нь бол сүүлчийн жил бол тэтгэлэг байгаагүй л дээ. Тэгээ өөрөө тэтгэлэг явсан. Тэр ажил хийгээд өөрөө л явсан. Барж ирсэн үү? Хэцүү байсан уу? Ер нь бол тэгэл фрилансер гэж хэлдэг те. Фрилансерч хүртэл хийж үзчихсэн. Тэгээд дараа нь явж байгаад CTU-нд орсон л доо. Тэгээд ерөнхийдөө гайг болсон. Гэхдээ ер нь бол бас нэлээд зүтгэсэн шүү. Ер нь залууч бас хэлэхэд юу гадаад улсад ажил хийгээ төлбөрөө төлөөд явна гэдэг бол тийм амархан бидний төсөөлт зүйл биш шүү, тийм ээ. Тий. Саалын. Тийм манайхан дандаа тий очиад ажиллаад төлбөрөө хийгээ явчихна гэдэг. Ер нь бол баг бүтдэг тийм үү. За CTU нь одоо хэр том компани байгаа юу? За CTU нь болохоор TQ гэдэг одоо Солонгосын нэлийн том боловсролын чиглэлийн паблишер компани гэдэг. Одоо 10 жилийн сурах хүчиг нэгсэндээ сурах хүчгийг контентыг нь бэлдээд паблиш хийгээд маш олон сүлжээгээр борлуулалт хийдэг гэхүү дээ. Одоо английн сурах хүчгээс ахуулаад тийм группт ерөөхдөө зарагдсан л та. Тэгэхээр маш тэгээ тэр зарагдахаас нь өмнө би бол Naver NHN л очсон л та. Зөв. Naver.com гэж юм. Сая өөр хэлсэн чи дараа би бас ингээд вебсайт руу ороод үзэхээр харагдаж байна л да. Naver-ийн хувьд болохоор юу вэ? За Naver маань болохоор ерөөхдөө 1998 онд Hangame гэдэг тоглоомын компанитай нэгдээд хайлт search engine одоо venture компани тоглоомын одоо нэлээд тухайн үед Monster гэсэн хоёр компани нэгдээд босч ирсэн компани л та NHN гэдэг. За тэгээ 10 хэдэн жил одоо бараг 15 жил болчихж байна. 15 6 жил болж байгаа. Солонгостой болохоор нийт хайлтын зах зээлийнхаа бараг 60-аас 70% эзэлдэг. Тэгж яхад одоо Google бол Монголд Monster Dominator биш үү те. Тэгэхэд Солонгосын зах зээлд тэгж чаддаг байхгүй юу? Солонгосын зах зээлд 10% дотор хэрэгэлдэг. Заримдаа бараг 5-аас 10% нь. Тэгээ 5-аас доош процент хүртэл байсан үе байгаа. Одоо гэхдээ мобайл дээр арай жоохон дээшилсэн ба. Солонгос тэгэхээр Naver нэг нөө. Naver нэг номер Daum гээд одоо Next Communication одоо хэлэх юм бол Next Communication гэдэг Daum гээд компани байгаа л да. Одоо Kakao гээд мессенжерийг сонсч байсан те. Какао сүлд нь хөдөлж авсан. Тэднийх нэг 10-аас 15% хайлтын зах зээлийг эзэлж байгаа. Тэгэхээр Naver болохоор ихэд баг монопол үндэсний хайлт энжин, дээрээс нь үндэсний портал. Тэн дээр юусо байхгүй бүх мэдээлэл байж, мэдлэгийн сан байж, дэлгүүр онлайн шопинг байж, мэдээ байж. Гэтэ юу яах вэ баг яг хэлээ. Айгүй олон юм байдаг гэж байна. Гэтэ бас солонгосны одоо үг хэллэгний онцлогоос болоод ч юм уу миний нэг айгүй надад таалагдж байгаа юм UX нь маш их цэвэрх юм. Айгүй замбраатай энэ их мэдээллийг айгүй гоёрсон. За тэгэхээр Naver-т software engineer хийсэн. Тэгээ Naver software engineer хийжсэн л да 3 жил орчим ажилласан. Тэгээ Naver чинь ерөөхдөө search division, game division гэдэг хоёр хэсэгт хуваагдчихаа. Яг дараа нь салсан. Нодон жил салсан юм байна. Гэхдээ ерөөхдөө баг 10 хэдэн жил тэгж явсан. Намайг ажилд орж явах болохоор би game division-д нь намайг хуваарлаад тэгээд ерөөхдөө Солонгос маань ерөөхдөө мобайл болон десктопын гейм чиглэлээр ерөөхдөө дэлхийд тэргүүлэгчтэй. Америкт хүртэл Blizzard-аас ирээд Кореид яаж гейм хийж чинь тийм ээ, яаж геймийг бий болгож чинь суралцдаг. Blizzard гэдэг Америкийн Blizzard гэдэг одоо WoW тийм маш олон тоглоомуудыг хийсэн компани байж штэ. Riot гэдэг одоо League of Legends гэдэг одоо залуучуудын сүүлийн Dota 2-тэй төстэй стратеги маш том тоглоом байна. Тэрний одоо удирдлага нь хүртэл тийм ээ хурж Солонгост суулцдаг тийм ба. За тэгээд хятадын зах зээлийг ерөөд нь босож өгсөн.
Tencent гэдэг одоо Солонгосын хятадын одоо хамгийн том гейм компани байгаа. Дотроо бас нөгөө мессенжертэй. Тэдний их чинь бас ерөнхийдөө Солонгосоос софтвер суралцсан гэх үү гейм хийх. Энэ компанид юу гэж вэ? Яг тоглоом дээр ажиллаж байгаа бүр. За тоглоомуудыг ерөнхийд нь борлуулдаг одоо үйлчлэгээн дээр гэх үү вебсайтн дээр нь ажиллаж байсан. Яг вебсайтыг хариуцж байсан. Одоо өөрөө gamezig.com гэдэг бичих юм бол тэр сайтыг ерөнхийдөө би хариуцж хийж исэн гэх үү. За харах юм бол ойлгомжтой дотор нь маш олон төрлийн PC тоглоомууд үйж гэн, мобайл тоглоомууд үйж гэн, application app тоглоомууд байгаа. Эднээсийг одоо хүмүүст борлуулалтыг хийдэг гэх үү тийм ээ. Тэгэхээр тэрний чинь ардталт нь болохоор зөвхөн одоо вебсайтаас гадна тэр тоглоомуудын сервертэй холбох төлбөр тооцоог нь хийх тийм ээ. Маш олон юм байдаг. Тэрийг нь ерөнхийдөө тэр платформ дээр ажиллаж байсан гэх үү. Тэр маш их туршлагыг бас энд ажиллаж явах тохиромжлуулсан юм тийм үү. Зөвхөн developer хийгээгүй. Зөвхөн одоо програм бичээд байхгүй. Одоо борлуулалт руу орно гэдэг чинь бас их сонирхолтой болж байна. За яг хуу миний хэлж байгаа борлуулалт гэдэг маань ерөөхдөө distribution нөгөө борлуулах манайх чинь нөгөө нэг очиад хүнтэй уулзаал. Хүнтэй уулзаал ингээл тооцоо бодоол ингээл тэ хэдэр өхөө тэр биш л дээ. Би болохоор нөгөө платформ тал дээр нь ажиллаж байсан. Яг кодон дээр ажиллаж байсан л та. Тэгэхээр нөгөө тэр юмыг зарах тэр вебсайтыг бий болгочихсон. Тийм. Тэр талбараа хэрэгсэл одоо энэ вебсайтыг одоо энэ gamezig.com. Тэгэл энэ нь яхахгүй одоо өнөөдрийн танай компани Matchworks-ийн мөн одоо энэ чи бидний сонирхтой ярих гэдэг энэ M-market-тэй холбоотой юм тийм үү? Хоримтлагдсан туршлага гэж ер нь болох уу? Болов яах вэ? Хэр удаан бодож ир. За marketplace M-market цэг юм байна. Доор хаяг нь гарч байна. Soft launch хийсэн байна тийм үү? Одоогор soft launch хийсэн байгаа. Бид нэр public hard launch маш удахгүй хийх бах. Тэгэхээр Facebook-ээр нэлээд boost сурчлагууд явах хаа. За одоо би нэг өөрийнхөө ажлын бас нэг өвчнөд байдлаар асууя. M-market цэг юм байна гэж яг юу вэ? Маш их тооцоолох бусад marketplace-с ямар онцлогтой вэ? За манайх болохоор ерөнхийдөө e-commerce платформ одоо онлайн дээр суурилсан худалдааны платформ гэсэн. За тэрэн дээр манайх борлуулагчдыг татж авчираад борлуулагчид маань өөрсдөө бараагаа борлуулах бололцоог бий болгож байгаа. Нэгсэнд бол ангуу түрээ хэсэгтэй адилхан. Тэгвэл Amazon болон eBay гэх мэтийн одоо curation хийдгүү онлайн одоо захимдал хөрвөл шүү дээ. Тэрнээс ялгаа нь болохоор бид нар curation хийдэг. Curation гэж юу гэсэн үг вэ? Curation хийнэ гэх мэт маш нарийн сонголтыг хийгээд хүмүүст одоо хамгийн чанартай, хамгийн хямдар барааг санд болгодог үйлчлэг гэсэн үг байхгүй. Фильтрлэн гэсэн үг. Хүн болгон ирээд бараагаар нь чийж. Хүмүүс чинь одоо жишээ нь Amazon дээр авах юм бол маш хэдэн сая ингээд бараа байж байгаа шүү дээ. Тэрнээс маш өөрөө хайлтаа хийдэгтэй. Өөрөө үнэ харьцуултыг хийн. Өөрөө хайлтаа хийн. Өөрөө watch list хийж байгаа бараагаар хямдархаар нь өөрөө олж үнийг нь бараагаа худалдаа авалт хийдэг тийм ээ. Тэгэхээр Солонгос яг Team on Ticketmaster сая групп нь худалдаа авчлаа л да. Ticketmaster гэдэг тэрнтэй ирэхэд бизнес модель нь ирэхэд төстэй. Бид нар болохоор ялангуяа одоо Монголд үйлдвэрсэн гэдэг ч юм уу тийм ээ. Монголчуудад хамгийн шаардлагатай ялангуяа эхчүүдэд хүүхдийн брэндүүд чихнээс ахуулаад тийм өдөр тутмын одоо бараа бүтээгдэхүүнийг бид нар маш хямд үнээр санал болгох зорилготой хийж байгаа одоо сайт. За хэрэг ажиллаараа бид нар гэдэг нь Matchworks юм ээ. Тий бид нар баг одоо нэг жил гаруй хугацаа болж байна ерөөдөө. За жил гаруй хугацаанд хэдэн хүний баг бол Matchworks.com гэдэг энэ вебсайтанд ор харагдаж байна. Бид нар яг одоо ажиллаж байгаа нь 7 хүн байна да. 7 хүн байгаа. Тэгээд яг хуу боордын гишүүд маань байнга актив байдлаар холбогддог. За Америкаас холбогдож байна. Солонгосоос холбогдож байна. Солонгос туузын гишүүдтэй. Тийм тэгээд энэ маркет бас нэмээд хэлчихэд болохоор operation team нь тусдаа залуучууд бас байгаа. Тодорхой хэмжээний хувь эзэмшээд MEC Partners гэдэг компанид яг үйл ажиллагааны явуулж байгаа. Бид нар болохоор ерөнхийдөө эцэг компани нь тэгээ софтверийн талаас нь хариуцлага тавьж байгаа шүү дээ. За 1 жил ажиллаа. Инженерээр ийм marketplace үүсчлээ. Curation гэдэг нь төрөж хийсэн тийм ээ. Хэрэглэгчдийн өмнөөс фильтр хийгээд санал болгоно. Зүйлүүдийг санал болгож байгаа гэж тэгж байна. Ямар байх хэвээр вэ? Entrepreneur гэдэг хүн хинбэ гэдэг асуулт олон гардаг. Тэгэхээр миний бодлоор өндөр рискийг зориулж их эрсдэлтэй бизнесийг гараанаас нь анханаас нь эхэлж явуулдаг ийм бизнесийн хүмүүсийг entrepreneur хүмүүс гэж боддог. Энэ хүмүүс нь байхгүй байсан бүтээгдэхүүнийг гаргаж ирж өсөлтгүй байсан бизнесийг өндөр өсөлттэй болгон нойлоос нь явж чаддаг ийм зөрөгтэй хүмүүс байдгаа гэж бодлоо.
Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Монголын зах зээл жижиг юм шүү. За хагас $1 билион зах зээл байгаа гэж харж байгаа. Хагас тэрбум долларын зах зээл. Ямар салбар? Одоо энэ чинь хувц саргаж яана, хүүхд гоо сайхан, спорт, электрон бүгдээр орж байна. Бүх байж болох онлайн дээр зарж болох бүх юм. Гэхдээ миний ярьж байгаа болохоор дор хаяжны 3-аас 5 жилийн дотор бүрэлдэх зах зээл бол гэж харж байна л да. Тэгэхээр өөрсдийгөө одоо хоцорсон гэж үзэж байна уу? Эсвэл цагаа юу гэж байна уу? Түрүүээс тайминг аюул чухлаа. Тайминг бол яг одоо л байна л да. Одоо ялангуяа онлайн дэлгүүр хөтлөж одоо үүсгэж байгаа хүмүүс маш олон байна. Энэ бизнес руу орж ирж байгаа сонирхож байгаа хүмүүс маш их байна л да. Яагаад өрсөлдөө цаашдаа бүр их ширүүсэх хандлагатай байна. Харин тийм би яг тэгж бодож байна. Өрсөлдөө ишээ айгүй их орж. За тэгэхээр нөгөө дахиад нөгөө 3 төгрөгөө ороход ерөөдөө болж байна. Ягаад тэгэхээр онлайн бизнес төр онлайн одоо худалдаан дээр 3 өвчин зүйл үүдээ. За нэг нөмөр нь болохоор төлбөр тооцоо. Төлбөр тооцоо маш энгийн байх хэрэгтэй. Кредит картаар худалдаа авалт хийдэг байх хэрэгтэй тийм ээ. Бусад ингээд опшнгууд байх хэрэгтэй. Дараа нь болохоор хүргэлтийн delivery network одоо буюу айлын гэрт нь хүргэж үйлчлэгээ орсон байх хэрэгтэй. За нөгөөх нь болохоор интернет хэрэглээ хангалттай хэмжээнд хүрсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ гурав маань ерөнхийдөө бараг төхөж ирээд байна л да. Ягаад тэгэхээр нэг нөмөр интернет хэрэглээ Монголд Улаанбаатарын хэмжээнд авч үзэхэд тодорхой хэмжээгээр хангалттай хэмжээнд хүрсэн байгаа. Тоо байгаа юм дээр. За мэдээж IPTV хэрэглэгчдийн тоо гэх юм бол 150 мянга те тэр орчим байж гэн. За интернет хэрэглэгчдийн тоо гэх юм бол нийт өрхөөрөө Монголч одоо 350 мянга орчим өрхөө байлаа гэж бодоход ойролцоогоор нэг тал орчим талаас дээш өвнө интернет холбогдсон байна. Смартфонтой хүмүүсийн тоо дорож 350-аас 400 мянга. Гэтэ энэ ч бар нодлонгийн статчтай. Тэгээд өшөө цаашаа тэлэх хандлагатай байгаа хэрэг. Өдөрт хэдэн төгрөгийн борлуулалт явагдвал танай бизнесийн хувьд одоо нөгөө break even гэж ярьдаг тийм ээ. Break even уу? Тий. Ер нь одоо зардлаад агаад энийг одоо ажиллуулахад тань хэдэн ажиллаж байна? Яг одоо байнгын байдлаар. Байнгын байдлаар манайх operation дээр ихэд 4-өөс 3-аас 4-өөс 5 байгаа. За софтвер дээр болохоор үйл ажиллагаа хийсэн 4-өөс 5 хүн. Тэгээд софтвер дээр 4 developer full айгүй том баг байна шүү дээ. Тэгэхээр 8 хүнийг цалинжуулаад ажиллуулж байгаа вебсайт. Тэгэхээр хэдэн төгрөгийн борлуулалт хийж ийн одоо ашигтай бизнес бол. За ер нь бол 300-400 орчим өдрийн эргэлт нь 300-аас 400 мянган төгрөг. 300-аас 400 захиалга. За зөв. Захиалга. Тэгэхээр нөгөө старт гайгүй юм. Бизнес дээр юу бас нэг юм байгаа л да. Манайх болохоор бусдаас ялгагдах давуу тал маань болохоор scale хийж болдог. Нэгсэндээ одоо ерөнхийдөө глобал интернет одоо энэ нийгэмд шинээр стартапууд хийх юм бол ямар нэгэн солиушн гаргаж байгаа бол тэрийг scale хийдэг байх хэрэгтэй. Шийдэл гаргаж байгаа бол тэрийг scale-ийг буюу тэр нэрээ томсох боломжтой. Маш бага зардлаар маш олон хүнийг хамраад маш олон одоо хэрэглэгчтэй болох болцоотой байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэгж чадахгүй байх юм бол тухайн бизнес бол бүгд фейл болно. Ерөнхийдөө би бол тийч харж байгаа. Бидний хийж байгаа маань болохоор бид нар Монголд одоо бараа үйлчлэгээ зарж байгаа, борлуулж байгаа маш олон жижиг дунд болон аж ахуйн нэгжүүд байна шүү дээ. Тэгэхээр эднийг маш хялбараар татж оруулж ирэх асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энийг би scale гэж яриад байгаа. Тэгэхээр одоо бол бид нар curation хийж байгаа боловч бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа, худалдаалж байгаа хүмүүст бид нар системээ санал болгох юм бол бид нар өөрсдөө бидний ямар ч оролцоо авахгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулаад эхлэх юм бол өдөрт хэдэн 100 бараа шинээр нэмэгдэж байна. Тэгэхээр одоо хүмүүс чинь бараа хайгаал 3-4 наран тулаар явдаг байхад бидний хийж байгаа системээр дамжуулаад тухайн дэлгүүр тэгж хэсэж хөгжилд орох шаардлагагүйгээр хүссэн бараа авах болцоод болно гэсэн үг л дээ. Тэгэхээр scale up буюу одоо энэ томрох стратеги аягүй чухал байдаг тийм ээ. Ялангуяа гинт хурдан өсөд байдаг гэтэл хүргэлтийн тал маань тэнцэж чадахгүй ч юм уу, хойдлын үйл ажиллагаа хариуцсан багийн тэнцэхгүй. Энэ дэр яач чинь эрсдлээ яаж багасгах чинь та хэдийн харж байгаа. Тэгээ өнөөдөр би бас нэг сонирхолтой юм ярихад яг өнөөдөр ярилцлага хийхийн өмнө зүүн өмнөд Азийн боломжийн тухай яриа явж байсан. Тэгэхээр сүүлийн 2005 оноос өнөөдөр хүртэл жилд онлайн ритейл буюу онлайн худалдаа дунджаа 31%-аар 8 хооронд өссөөр байгаа. Тийм одоо интернет хэрэглэгчдэд дөнгөж 50% та явж байгаа гэсэн. Дахиад 50% өсөх боломж байгаа гэдэг хэлж байна. Асар том Аз бол ерөөсөө маш том зах зээл байгаа л да. Ерөнхийдөө баг дэлбэрэлт явагдаж байна. Сая Alibaba, Taobao
IPO хийчлээ. Тэгэхээр Монголд бол хугацаа нь болсон гэсэн үг л миний харж байгаагаар. Та тэгэхээр магадгүй цаашаа олон улсын зах зээл рүү харж байна уу? Харж байгаа. Бид нар гэхдээ яг адилхан юм хийхгүй л дээ глобал зах зээл дээр. Жишээ нь одоо Alibaba-гийн ч юм уу тэгээ eBay-гийн хийж байгаа тэг яг адилхан юм хийх юм бол бид нар угаас утга байхгүй. Тэдний хийж чадахгүй байгаа юмыг бид нар санал болгох болцоотой гэж бид нар өөрсдөө үнэлж байгаа. Шийдэл ботцсон байгаа юу? Тэгвэл бидэрт нэг номер нь Монголын зах зээл. Тэрийг харж байна л да. Монголын зах зээл дээр анхаарал дараа. За ер нь бол бид нар бас тодорхой хэмжээнд урт хугацаанд үзнэ. Хамгийн доод нь 3 жилээр бид нэр харж байна л да. 3 жилээр хараад энэ бизнесээ босгож ирээд хүмүүс танигдаад брендийг бий болгоод хүмүүсийг ашигладаг болгоод нэг value бий болгох шаардлагатай байгаа. Тэрнийхээ дараагийн алхам дээр бид нар глобал зах зээл дээр хүсэлтийг шаарч байна. M-market сегментээс хэр бомтон болж болох вэ? Манай компани хэлж байна эсвэл бараа зарж байгаа нь хэлж байна. Болов яах вэ? Болох боломжтой. Боломжтой. Доллараар. За доллараар хэлэхэд хэцүү дээ. Яхаар нэг дараачийн төвшин юм. Тийм доллараар бол арай л цогт тийм ээ. Тэрүүчийн асуултыг хоёлаа би давхар юм яриад болчлоо л да. Ингээд хүмүүс өсөөд байна ингээд дээр нь юм тавиад зараад байдаг. Яаж одоо нэг хөргөлтийн асуудлыг тэр хурдтай тэнцэх үү? Энэ нь бол өөрөө ч харж байгаа болсон маш хурдан өснө гэж харж байгаа юм шүү дээ. Тийм хөргөлтийн асуудал хамгийн том проблем байгаа. Гэхдээ тэрийг бид нэр шийдэх гэж одоо маш шургуу адилж байна. За ерөнхийдөө бид нар өөрсдөө агуулгах дээр байлгаж болох бараануудад өөрсдөө чадах хэмжээгээр агуулгах дээр бид нар цуглуулахыг хичээж байгаа. Тэгвэл бидэрт бас нөгөө бараагаа байрлуулах боломжгүй одоо борлуулагчд байна л да. Тэр тохиолдолд бид нар барааг нь очиж аваад тэгтээ ингээд захиалга болгоноор нь очиж авах биш шүү дээ. Өдрийн захиалга гэх юм бол одоо чинь өдөрт 20 захиалга 30 захиалга орж ирлээ гэхэд бид нэ цуглуулад нэг дор манай машин яваад бараа борлуулж байгаа хүмүүсээс очиж барааг нь аваад тэгээд одоо өглөө навчрал өдөөс хойш нь бараагийн түгээлтийг нэг дор хийх гэх мэтийн тийм янз бүрийн одоо оптимайз хийж болох аргачлалуудыг бид нэр зүгсэж байна л да. Тэгээ монголчин бас нэг Улаанбаатар маань түгжирл айгүй ихтэй байдаг. Тэгэхээр яг эд түгжирлийн үеэр бол манай машинууд явахгүй. Түгжирл бага үеэр манай машинууд явна. Тэгээ тиймэрхүү юм дээр за зуны цагт гэх юм бол бид нар бас мотоцикл мопедийг бас яаж байгаа. Тэгээд ундаг дугуй цахилгаанаар явдаг дугуйнууд гэх мэтийн тиймэрхүү шийдлүүдийг бас харж байгаа л да. За дараагийн асуулт нь яхахгүй хэрэглэгчийн зуршил байна. Манай хүн биеэрээ авч яж, биеэрээ харж яж, барьж яж үздэг тийм ээ. Нэгт хоёрт нь кредит картны дугаарыг ийм хамаагүй вебсайтанд хийх үү гэдэг зуршил байна. Энэ дээр одоо юу гэж? За ер нь бид нар бэлнээр худалдаж авах гэдгийг бэлнээр захиалах гэдэг опшн байгаа. Тэгэхээр хүмүүсийг одоо яг одоогоор бидний захиалга орж иж харж явах данзаар юм уу бэлнээр гэдгийг айгүй их орж иж байгаа байхгүй дийлэн хувь нь. Хүмүүс ерөөхдөө кредит карт ашигла одоо заавал кредит биш дебет карт байгаа шүү дээ. Дөрийн карт байгаа. Тэгэхээр тэдүүсийг ашиглаж байгаа хувь маань харьцангуй бага байгаа. Тэгэхээр бэлнээр их юм бол бид нар захиалга хийгээд баталгаажуулаад тухайн хэдэн цаг та гэртээ байх уу те барааг нь хүргэж өгөхдөө төлбөр авдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр опшн байгаа болохоор харьцангуй бас боломжтой гэж харж байгаа. За тэгээд яг манайхтай нөгөө нэг тийм сэтгэл зүй ойролцоо тийм усуд байна л да. Оросд жишээ нь одоо Озон гээд бас яг адилхан Оросын л одоо баг Amazonтай адилхан сайт байгаа. Тэрэн дээр 70-аас дээш өвн 76 орчим хувь нь саяны өнгөрсөн жилийн тооцоор харахад бэлнээр тооцоо хийдэг. Тэгвэл тэд нэр түгээлтийнхаа хүргэлтийнхаа нөгөө delivery network, логистикийн network маш оптимайз хийж чадсан юм байлээ. Бараг маш same day одоо нэг өдөр delivery гэх юм тийм те. Монголын PayPal. Монголын PayPal уу? Таад ботсон байлгүй дээ энэ талаар. Entrepreneur гэдэг үгийг бол хүн болгон өөрөөр ойлгодог баха. Гэхдээ миний хувьд болохоор зэрэг хүн болгон бизнес санаа байдаг. Тэр санааны төлөө тууштай явж байгаа. Тэрийг амжилтаа хэрэгжүүлж байгаа хүнийг entrepreneur гэж хэлэх нь зөв юм болов уу гэж бодож байна. За бид нар төлбөрийг бол ерөнхийдөө маш хялбар байдлаар хийхийг зорино. Яг одоогоор Монголд банкнуудтай ингээд холбох маш төвөгтэй процессууд байна л да. Тэгээд дээрэс нь төв банкн дээр чинь клирингийн хаусын шийдэл юу орж ирээг байгаа. Онлайн дээр төлбөр шилжихэд шууд real time шилждэг. Маш тийм том асуудал байна л да. Тэгэхээр тэр асуудлууд байна. Ялан одоохондоо манай бизнесээс scope арайханд орж ирээг байхгүй. Бид нэр тодорхой хэмжээний борлуулалт хийдэг болсныхаа дараа бид нэр за энэ төлбөрийн систем гаргах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар явж болох болов эсвэл нуугаад байна уу эсвэл яг үннээсээ бодог байна одоогоор. Яг одоогоор бол бодог байна. Хэрвээ тийм үнэхээр төлбөрийн системийг маш хөнгөвчлж чадсан тийм шийдэл гарах юм бол бид нар бол чөлөөтэй партнер хийгээд холбоно. Бидний гол зорилго нь бараа зарах маань зорилго байгаа болохоос
төлбөрийн бизнес маань зорилго биш байна л да. Яг одоогор бол. За харамсалтай нь хоёул айл эзэн 30 эд минут ярьчлаа. Маш хурдан ингээ өнгөрчтэй. Тэгээ сүүлийн нэг асуулт юм байдаг. Дандаа зочдоос асуудаг асуулт. Олон бизнес хийж үзлээ. Төрөнийг сурсан сургамж аяллаа. Гэхдээ ер нь одоо нэг гол сургамж одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүст хэлвэл юу байх вэ? Хамгийн том сурсан сургамж. Хамгийн том зөвлөгөө тийм ээ. Зөвлөгөө. За ер нь стартап хийж яхад хамгийн гол итгэлцэл байдаг. Тэгээд найз нөхдөдтэй хийж болно, партнертай хийж болно. Тэгэхэд тэр хүмүүсийг итгэлцэл үүсгээд тэрийг баталж чаддаг, өөрийгөө баталж чаддаг байх хэрэгтэй. Тэр нь хамгийн чухал. Яагаад тэгэхээр одоо хүн хөрөнгө оруулалт хийцэн эсвэл бол найз нөхдөс мөнгө төгрөг аваад ингэж эхэлж байгаа тохиолдолд тухайн өөртөө маш итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байхгүй бол тэр хүнийг дагаж хамтрах хүн байхгүй. За өөртөө итгэлтэй байхаас гадна өөрийнхөө ко-фаундераа тийм ээ хамтарч ажиллаж байгаа хүмүүс тэр өөрөөсөө илүү их хэмжээнд итгүүлж чаддаг байх хэрэгтэй. Тэр нь миний бодлоор хамгийн чухал юм болоо шаарч байна. Өөрийгөө борлуулах чадвартай байх хэрэгтэй гэж ойлгож болох уу? За тийм. Итгэлцэл гэдэг өөртөө итгэх итгэл тэр нь бол хамгийн чухал гэж бодож байна. Тэрний дараагийн асуудал үзэнд байна л да. Кэш флоогоос ахвал тийм. Яг ингээ бодтоор нэг бодлын ингээд өөрийн чинь түүхийг сонсонгууд айгүй айтайхан нэг уналтгүй явцсан юм шиг. Нөгөө талаас нь болохоор яг үнэхээр хамгийн одоо яг basic сургамжуудыг сурсан биз дээ тийм үү. Цалин мөнгөн дээрээ тохихгүй, мөнгө ороод ирээд байдаг болохгүй. Тэгээд гарааны бизнесийн одоо үүсэх хэвээр алдаанууд. Маш олон юм үдчихсэн л та. Тэгэхээр чинь тийм асуудал яагаад үүсэж байгаа гэхээр хамгийн гол итгэлцэл байхгүй. Итгэлцэл байхгүй нэгнийхээ итгэлцлийг дааж чадахгүй бол тэгэл ямар ч бизнес явахд хүндрэлтэй болно. Мөнгө санхугаас ахуулаад. Тэгэхээр миний хэлээд байгаа юм болохоор одоо чи хідэн найзтай хамтарч хийх нь сонирн биш ээ тийм ээ. Тэр хүмүүстэйгээ хамтраад бизнесийг хийж л байгаа бол маш өндөр итгэлцэл байх хэвээр. Тэгээд тэр итгэлцэл гэдэг юм чинь цаана хариуцлага. Бусдын мөнгийг одоо өөртөө аваад бизнесийн хэрэгт чинь итгэл хүлээж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхээ төлөө маш шургуу ажиллах нь хамгийн чухал юм байна даа гэж харж байна л да. За маш их баярлалаа. Тэр инх чулуун Twitter дээр инх чулуун гэж байна мөн matchworks.com гэдэг энэ вебсайтыг бас доор тавьж байна. Асуулт асуух бол холбогдоорой тийм ээ. Хүмүүс хариултна тийм ээ. Тэгээ манайтай холбогдох бол нээлттэй. Тэгээ манай e-market үйлчлэгийг удахгүй та бүхэндээ өргөх болноо. Эфир гарах үеэр айгүй бол лонч хийсэн байх баг. Магадгүй. Эфир радиогоор сонсож байгаа бол та арай болоогүй байгаа шүү. Телевизээр үзэж байгаа бол болцсон байж магадгүй. За ингээд бизнес радио 98.9 нэг телевиз стартап Монголын хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн маань 26 дахь дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчид тэгээ сонсогчдоо дараа уулзцгаая баярлалаа. За баярлалаа. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани